AI уралдаанд та төрүүлж явна уу? Аль эсвэл аль хэдийн ард хацарчихсан уу? Энэхүү бичлэгээрээ бид AI-ийн талаар таны бодлыг тэр чигт нь өөрчлөх гэж үзэх болно. Та өмнө нь би одооноос эхлээд AI-ийг ашиглаж эхлэхгүй бол ирээдүйд юу болох талаар бодж үзэж байсан уу? Эсвэл энэ зүгээр одоогийн тренд гэж бодож гин үү? Эсвэл энэ үнэхээр хэрэгтэй зүйл байгаа юу? Хамгийн анх AI гарч эхлэхэд надад айгүй тийм хүндрэлтэй байсан. Яг тэгвэл маш олон шинэ хэрэглэх багаж түүлнүүд гарч ирээд те миний өмнө ашигладаг байсан юмнууд бүгдээр солигдоод тэгээ зарим нь ашиглаж үзтээ зарим нь ашиглаж үзэхээсээ санаа зовоод ч юм уу нэг ашиглаж үзмээр үү санагдчих юм даа. За энэ үнэн юм худлаа юм уу гэдэг тиймэрхүү асуудлууд гарч ирдэг байсан. Тэгээд дараа нь зөндөө олон AI туулж ашиглаад явсныхаа дараа яг хангалттай хэмжээнд ашиглаж гинэ гэдэг ч юм уу те тийм сонирхолтой асуултуудыг би өөрөөсөө асууж эхэлсэн. Тэгвэл бид энэ бичлэгээрээ дараах 3 гал асуултанд хариулах болно. Та одооноос AI-г ашиглаж эхлэхгүй бол юу тохиолдол? 2 юм уу? Яг хаана байгаагаа тодорхойлох. 3-т нь та шинэ AI төлөвлөлтөд төвтлөхгүйгээр өөртөө хэрэгтэй зүйл хэрэгтэй AI-ыг хэрхэн ашиглах вэ талаар энэхүү бичлэгээр ярих болно. Та одооноос AI-г ашиглаж эхлэхгүй бол юу тохиолдох вэ? Тэгэхээр та би өөрийнхөө төвийг юм ярьж буй. Хамгийн анх ChatGPT релиз хийхэд би бол ChatGPT-г ашигладаггүй байсан. Гэтэл миний хажууд талд ажилладаг байсан хүмүүс бүгдээрээ ChatGPT ашиглаад сар 2 сарын дотор ихэд тэдний мөтенж минийхаас 3-4 дахин илүү болоод ирсэн. Тэгээд тэрний дараанаас эхлээд би ямар ч хэлсэн AI гэдэг зүйлийг ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг бол шууд ойлгоод хамт ашиглаад яаж ашиглах вэ? Аль нь илүү үр дүнтэй вэ гэдэг тал дээр илүү их судалгаанууд хийж эхэлсэн. Тэгэхээр AI-г бол заавал ашиглах хэрэгтэй. Яг гэвэл таны цагийг хэмнэн гэсэн үг. Та одоо жишээлбэл бодоод үзье л та. Танд нэг график дизайнер ажилчин байдаг байсан. Та за график дизайных нь текстийн өнгийг өөрчилмөр байна тий. Одоо юу гэдэг тиймэрхүү зүйлүүдийг тэр хүнээр хийлэгдэг байсан бол яг одоо та тэрийг ChatGPT-тэй чатлаад шийдэж болохоор болсон. Тэгэхээр AI ашиглахгүй байна гэдэг нь өөрөө та маш том эрсдэлд орж байгаатай адилхан гэсэн үг. Ялангуяа бүтээлч ажил хийдэг бид нар шиг хүмүүс буюу одоо програм хангамж, инженер, дуу хоор гэдэг эдгээр зүйлстэй холбоотой мэргэжлүүд заавал ашиглах шаардлагатай болсон байна. Яг тэгвэл та өөрийнхөө цагийг чимнэн илүү хүрээлттэй ажиллана, илүү зүйлийг сурах боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар өөртөө цаг гаргаж аваад ер нь бол аль талдаа win-win situation гэж байна. Хоёр дахь point та AI уралдаанд хаана явна вэ? Мэдээж маш олон AI төлөвлөд одоо гарсан байгаа. Одоо энэ Llama, DeepSeek гэж саяхан AI эдгээр олон төлөвлөд ингээд хэдэн 10 дахин эдгээр компани дээр суурилсан маш олон AI компаниуд гинт нүд тэрэмхийн зур борооны дараах мөг шиг бүүм гэдээ гараад ирсэн байна. Тэгвэл энэ үед бид нар AI race хаана явж байгаа вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр эхлээд биц яг энэ мөчтөр байсан. Хүн болгоно нэг жишин төгөл ашиглаад, хүн болгоно нэг шинэ юм ашиглаад тэнгуут би нэг тийм хүн болгоноос хоцроод байгаа юм шиг мэдрэмжийг авч ийсэн. Тэгвэл танд нэг шинэ сонирхолтой зүйл хэлээд та энэ AI уралдаанд шинэ гарч ирсэн төхөөрөмж түүл болгоныг ашиглах шаардлага байхгүй. Та зөвхөн өөрт хэрэгтэй тэр зүйлийг тэр AI-ыг олж аваад л өөрөө ашиглаж сурахад л хангалттай гэсэн үг. Хэрвээ та зурагтай холбоотой зураг генеративтэй AI-нууд. За хэрвээ та Excel дээр ажилладаг бол Excel-ийн AI-ыг ашиглах гэх мэтлэн тань зөвхөн өөртөө хэрэгтэй AI-ыг олж аваад тэрэн дээр мэргэших хэрэгтэй. Тэрнтэйгээ ажиллаж сурах хэрэгтэй. Гурав дахь нь болохоор та эдгээр олон төлөвлөд донд түүртэхгүйгээр хэрхэн уршаага AI ашиглаад явах вэ? Тэгэхээр яг өмнөхтэйгээ ер нь адилхан хэдэн 100 хэдэн мянган шинэ AI төлөвлөд өдөр болгон шинээр үүсэж байгаа. Тэгвэл эдгээр AI-уудыг зөвхөн таны ажилд хэрэг болоод байгаа тэр зүйлүүд нь анхаарлаа хандуулад за жишээлбэл та бичлэг эдитэлтэй. Өөрөөр хэлбэл олон зүйл ашиглахгүй зүгээр өөрт хэрэгтэй хамгийн чухлуудыг сонгож аваад ашиглаж сурахыг хэлэх нь бол хэлээд байгаа. Тэгэхээр таны AI ашиглахад юу зогсоогоод байна? Тэгэд мэдээж дэмжиж лайк болон subscribe дараарай. Тэгээ мэдээж энэ хавьд нэг шинэ бичлэг оруулсан байгаа. AI-тай холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй аваарай. За дараагийн бичлэгээр уулзцгаая.